Харанзул докторыгоо хичээлээ танилцуулна уу гэж урья. Манайхан бүгд микрофоноо хаасан байгаа ох тийм ээ. Сургалтын явцад бол цөмөрөө видео камера унтраахгүйгээр тохирсон шүү дээ өчигдөр. Камера унтраасаа оролцогчид камера асаагаарай. Ранга микашо. Сонсож байна уу? За наран сонсож байна. Хичээлээ эхлэрээ. Хангаа нэгдсэн юм. За бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргэе. Та бүхэн сайхан амруу. За энэ хичээл маань үндсэндээ SARS коронавирусын одоо шинжилгээнд сорц хэрхэн авч зүй зохистой тээвэрлэх талаар агуулгын донд бэлтгэгдсэн байгаа. Хөтлөхөөлч. За тэгэхээр энэ ерөнхийдөө цацралт тэмцэхийн арга хэмжээний хамгийн чухал хэсэг нь лабораторийн шинжилгээ байгаа. Лабораторийн зөвлөсөн авах хадгалах тээвэрлэх энэ үе шатууд хэрэгсэн одоо ажилтнууд байгаа. За микрофон асаад байна шүү. Энэ микрофоноо хаагаад байна. Ярихад цаад учруулад энэ манайхан микрофоноо хаагаад өгөөрэй. За бид тэгэхээр хамгийн эцсийн одоо гол одоо зорилт маань бодиттой үр дүнд хүрэх тийм ээ. Лабораторийн шинжилгээний бодиттой үр дүнд хүрэхин нөхцөл бол хамгийн гол нөхцөл байна. Тэгэхээр энэнд одоо хүрэхэд маш олон үе шаттай юм ажилбар болон одоо өрмөц үе шатуудыг дамжиж яваад одоо эцсийн шинжилгээний үр дүн гэсэн нэрстэй үрж байгаа. Тэгэхээр энэ үе шатанд хүрэхийн тулд олон хүчин зүйл хамаатын нэг нь одоо хувь хүний онцлог болон өвчний эмнэлзэн зүүн шат байна л да. За эмнэлзэн зүүн шатаас хамаарч бас шинжилгээний үр дүн ямар гарах нь бас нөлөөлдөг бол сорцтой холбоотойгоор тухайлбал энэ сорц авах, хадгалах, тээвэрлэх тийм ээ. Тэгээд цаашдаа сорц боловсруулах, шинжилгээ хийх үе хүртэлх одоо харилцан холбоотой бие даасан ажилтнуудаас хөдөлтөөр шинжилгээний үр дүн бол нөлөөлж идэг. За шинжилгээ хийхээс өмнө тухайн эрүүл мэндийн ажилтнууд өөрийгөө хамгаалж хэрэгтэй. Шинжилгээ хийх, шинжилгээ авах шат ч гэсэн дээрээс сорц авах бүхэл шатууд дээрээс хамааралтай байж байгаа. За тийм болохоор бүгд шатанд оролцож байгаа нэмэлгийн мэргэжилтэн маань өөрийгөө биологийн аюулгүй байдлын үүднээс хамгаалах шаардлагатай. За хамгаалахын тулд стандарт хамгаалах хэрэгслийг зөв хамгаалах хэрэгслийг хэрэглэх стандартын дагуу тийм ээ зөв ажил төрлийн дагуу
хэрэглэх нь. За сорьц цуглуулах үеийн био аюулгүй байдал юу хамаардаг вэ гэхээр энэ сорьц авж байгаа тийм ээ. Энэ арга техник одоо бүхэл зүйл маань стандартын дагуу явагддаг. За ингээд сорьц авахын тулд мэрэгчлэлтэн маань тийм ээ. Цовдлогч байна уу? Өмч байна уу? Сорьц авж байгаа хүмүүс маань урдаар ингээд сургагдсан байх шаардлагатай. Тухайн сургалтанд хамрагдсан тийм ээ. Сорьц авах цуглуулах талаар тодорхой мэдээлэл авсан, сургагдсан юм хүн байх хэрэгтэй. За лабораторийн био аюулгүй ажиллагааны одоо хувьд бол мөн л одоо лабораторийн ажилтан маань зохих журамд сургагдсан стандарт өдөртөмж зааврыг дагаж мөрдөж ажиллах шаардлагатай байдаг. За энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ковид-19 халдварын эрсдлийн үнэлгээ, за халдварын эрсдэлтэй материалтай харьцах журам, за лабораторийн био аюулгүй ерөнхий одоо заавар гэх мэт бичиг баримтууд боловсрогдсон байдаг. Тэрийг бол стандартын дагуу дагаж мөрдөж ажиллах шаардлагатай. За ерөөсөө шинжлэхтгүүн гэдэг маань юу юм бэ гэхээр ямарваа шинэ халдвар байд тийм ээ. Шинэ өрмөц халдварыг одоо илрүүлэхэд чиглэсэн одоо шинжилгээний байсаг. Тэгэхээр ерөнхийдөө шинэ халдварын хүчин зүйлийг одоо илрүүлэхэд сорьц авах онцлог маань онцлогтой байдаг л та. Тэгэхээр аль болох олон төрлийн сорьц цуглуулах тусмаа сайн гэж байгаа. Нэгдүгээр шалгуур. За хоёрдугаарт дараалсан хэд хэдэн өдрүүдэд сорьц авч давтан шинжилэх шаардлагатай гэж. Тухайлбал энэ SARS-CoV-2 анхны тохиолдлын үед маш олон төрлийн сорьц авч шинжилээд тэрэн дотор нь аль нь зөв зохистой байсан хэддэх өдөр нь одоо ямар сорьцноос илэрх магадлал өндөр гэдгийг гаргасан судалгаа бол олон байдаг. За амьсгалын замын сорьц болон бусад сорьцууд гэсэн хоёр төрөлд ерөнхийдөө хуваагдж байна. За ерөнхий гол сорьц бол амьсгалын замаас авах сорьц хамаарч байгаа. Түүнийг бол амьсгалын дээд хэсгээс нь авж гинэ үү, хэсгээс нь авж гинэ гэдгээс хамааруулаад бас хоёр ангилж байгаа. За ерөнхийдөө сорьцын төрлүүд бол нэлээд олон төрөл байдаг. Тэрнээс өнөөдөр хичээлээр бид ерөнхийдөө хамар залгуурын арчдас, ам залгуурын арчдас авах ерөнхий арга техникийн талаар ерөнхийдөө төлөв ярих юм. За амьсгалын замын сорьцод хамар залгуурын арчдас, одоо хамар угаасан шингэн, хоолой арчдас, ам залгуурын арчдас гэх мэтчлэн. За мөн амьсгалын доо замаас авсан тохиолдолд бол бронхалиулын лаважтай баал гэж ярьдаг, трахеийн сортос, одоо соруудс гэж ярьдаг. Гэх мэтчлэн өрмөц сорьц авах ажилбар байдаг. Гэхдээ амьсгалын доод замаас авч байгаа тохиолдолд өрмөц нөхцөлтэй тухайлбал өчтөн тийм шинжилүүлэгч интерфейс тавигдсан юм тохиолдолд л авдаг юм бас сорьц авахд хэцүү юм хэлбэрүүд байдаг. Бусад сорьцын төрлүүдэд энэ вирус ирэлтэрч болох үс сорьцууд байдаг. За тэгтээ нь болохоор одоо түгээмэл сорьц авах хэлбэр бол биш. Яг хоо ерөнхийдөө шинэ халдвар тийм ээ, ямар нэг шинэ халдварын үед вирус илрүүлэх одоо шинжлэхтгүүнийг бас өөр хэсгээс авч болно гэсэн байдлаар энэ зарим нэг ялгадас байна тийм ээ. Швас шээс. За түүнээс гадна цус ээлц гэх мэт зүйлсийг бас шинжлэх боломж байдаг байна. За амьсгалын замаас сорьц авахдаа шаардлагатай зүйлийг гарын дор бэлдсэн байдаг. Энэ их энгийн ч гэсэн их ач холбогдолтой. За салфетик гэж хэлж байна тийм үү. За уян болон хатуу иштэй бомбор байна. Хил дарагч вирус тавилах хүчин. За хуруу шилний штатив. За цэр авъя гэж утгах юм бол одоо цэрнээс сав бэлдсэн байдаг ч юм. За тэгээд зориултын одоо гурвалсан савны систем. За хүүтэн хэлхийг барих зорилготой, хянах зорилготой.
мөс тийм ээ хөлдөөс мөс байна, термометр. За шилний харандаанаас болол тэгэл бэлэн байдал хангах шаардлагатай болдог. За ерөнхийдөө амьсгалын дээд замаас сорч авдаг гол багцнууд нь бол энд байж байна тийм ээ. Буян одоо болон хатуу шинж чанар бүхий ариун бамбарууд тэгээ вирус төрөлх орчин байна. Бид нэр үндсэндээ бол сорцоо бол авчнаа. За вирус төрөлх орчны талаар товч танилцуулах юм бол энэ ерөнхийдөө вирионик тийм ээ вирусыг тодорхой одоо хугацаанд идэвхтэй байх нөхцөлийг тагсан юм орчин. Дотроо давсны уусмал, индикатор, буфер, за вирусыг доктортой байх уургууд, мөн антибиотик зэрэг юм хүчин зүйлсийг агуулсан. Эдгээр нэгдлээс бүрдсэн вирусыг одоо доктортой байх юм орчин л байна. За тэгээд сорц төрөлхөд одоо гурвалсан баглааны зарчмыг ашиглана. За үүнд зориулсан сав баглаа бол үүдэн хэлхийг барих үсэл. За шинжилүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх шат бол бас нэлээд чухал шат байдаг. За энэ шатнаас хамаарат бас чанартай сорц авч гэнэ үү буюу гэдэг нь бас хамаарч байдаг. Юуны төрөө нөгөө селфитик гэж бичсэн байсан шүү дээ. Шаардлагатай зүйлс дотор. За тэрнгээ болохоор энэ шинжилүүлэгчтэй шинжилгээнд бэлтгэхт нь хэрэгэлдэг тийм. Амрын үндэд нус байх юм, салс байх юм, нэмэлтэх эхлээд амрын үндийг цэвэрлүүлэх. За ийм бэлтгэлэг бол хангана. За дараа нь шинжилүүлэгчид тохиромжтой байдлаар байрлуул. Тухайлбал том хүн байх юм бол толгойг одоо 45 градусын налуутай гэдэлгэж суулгаад нөгөө ариун бамбараараа сорц авах ажилбараа явуулна. За хүүхдийг бол аав ээж асран хамгаалагчд нь хөдөлгөөнгүй байж суулгаж байгаа. Сорц авахд их тохиромжтой бол. Сорц гэдэг маань юу юм бэ гэдэг нэг тодорхойлолт байна л да. Тэгэхээр энийг хэдүүлээ бас нэг мэдээд авчих. Тэгэхээр хүний биеийн одоо эрхтнийг төлөөлөө авсан одоо нэг буюу түүнээс дээш тоох хэмжээтэй шинжилт судлах одоо зорилгоор цуглуулсан мэгэл хэсгийг сорц гэдэг байна л да. Тэгэхээр амьсгалын замын сорц юу юм бэ гэхээр ерөнхийдөө л амьсгалын замын эпителисийг авах чиглэсэн ийм ажилбар. Тэг яагаад эпителисийг авах чиглэж байна вэ гэхээр ерөөсөн нөгөө вирус маань одоо эцсийн одоо уурга нийлэгжүүлэх аппаратыг ашиглаад өөрийгөө хуульж олшруулдаг. За энэ үедээ вирус одоо эс дотор өөр агуулгдчихэдэг учраас вирусыг одоо эсрэг вирустэй нь оролцуулаад авч байгаа ийм ажил төрөл юм а гэж ойлгох хэрэгтэй болно. Тэгэд энэ вирус одоо илрэх магадлал тийм ээ. Вирусын концентрац олон хүчин зүйлээс шалтгаалдаг л да. Тэгэхээр энэ яадаг юм бэ гэхээр тухайн одоо вирусын халдвар авсан шинжилүүлэгчийн биед тийм ээ вирусын одоо репликац хэр идэвхтэй явагдаж байгаа гэдгээс хамаар энэ үндсэндээ эмнэлзэн үн шатаас хамаарч байгаа шууд хэлэхэд бол шинж тэмдэг эрт үед авсан сорцонд вирусын одоо концентрац бага байна. Бас эсрэгээрээ тийм ээ эдгэрлийн үед тийм ээ вирусын бас концентрац багасгана. За шинж тэмдгийн хурц үед тийм ээ вирусын одоо сорцонд агуулгадж байгаа вирусын концентрац мэдээж их байна. За хоёрдугаарт сорц авах арга техникээс бас хамаарна. Нөгөө эпителисийг авна гэж яриад байгаа шүү дээ. Эпителисийг оролцуулж авахдаа хэрсэн чанартай авч вэ гэдгээс хамаарат вирусын агуулмж шууд хамааралтай байна. Тэгэхээр сорц авах арга техник бас сайн эзэмших нь бас чухал байдаг. За амьсгалын дээд замын сорцын хэд хэдэн төрлүүд байна. Тэгэхээр энэ нэрүүдээ түгээмэл сорц авагддаг хэлбэрүүд байна гэсэн үг тийм ээ. За энд залгуурын арчтас байж байна. Ам залгуурын арчтас гэж ярьдаг. Тэг хөөмийн арчтас гэж ярьдаг. За энэ болохоор хамрын арчтас гэдэг энэ өвмөц хэсэг. Хамрын арчтас. За энэ хамар залгуурын арчтас гэсэн бас.
үндсэндээ нийтлэг хэрэглэгддэг одоо сурц авах төрлүүд байна. За энэ бамбрын тухай харуулсан байна. За хамар залгуурын ачтас авах арга техникийн талаар ярилццгаая. Тэгэхээр анатомийнхоо байрлалын хувьд энэ уян бамбраар одоо хамар залгуурын ачтас авахын юг бол харуулсан байна л да. Анатомийн одоо зураглалыг. Тэгэхээр ерөнхийдөө хамрын доод хэсаа за энэ тагнаатай одоо параллел юм зайгаар бамбраа шургуулж ин хамар залгуур гэсэн бай хэсэгт авчирдаг. За ийм анатомийн одоо байрлалаар хамар залгуурын ачтас авахдаа уян хатан шинж чанар бүхий бамбрыг ашиглавал тохиромжтой байдаг. За яагаад гэвэл энэ хамрын одоо нүхнээс тийм ээ хамар залгуур хөтлөгийн зай маань бас нэлээд хол зай байдаг. Тэгэхээр энүүнд ашиглаж байгаа бамбар маань уян хатан шинж чанартай, ариун ийм шаардлагыг хангасан байх шаардлагатай. Тэгэхээр уян хатан чанараараа энэ бамбар маань энэ замыг одоо туулж одоо бай хэсэгт орж одоо хүний нармаа тийм ээ самалдаг одоо хамрын хөндөд одоо гэмтэл учруулахгүйгээр зовөр өгөхгүйгээр энэ бай хэсэгтээ явж ирдэг. За ерөнхийдөө энэ ажилбарыг гүйцэтгэхдээ хурдтай шуурхай гүйцэтгэл бол их тохиромжтой. Яа тэгэхээр хамарт бол найтайлах рефлекс гэдэг тийм ээ. Ялангуяа энэ ихэнх хэсэгт нь тийм хамрын нөхөр орчоод энэ бамбрын үзрийн ихэнх хэсэгт явж байхдаа найтайлах одоо рефлексийг өдөртөг. Энэ үед одоо хүмүүс найтайгаад орчинд халдвар тарах юм магадлалтай юм эрсдэлтэй байдаг учраас ажилбарыг айл болох шуурхай гүйцэтгэх хэрэгтэй. За хоёрдугаарт шинжилүүлэгч болон одоо шинжилгээ авж байгаа хүн маань бусдаас юм тусгаар нөхцөлд энэ сорь цаах ажилбарыг гүйцэтгэл тохиромжтой. Яагаад гэвэл энэ шинжилүүлэгч халдвартай байжгаад найтах рефлексээр ч юм уу найтайгаад орчныг одоо охирдуулах юм бол одоо дараагийн шинжилүүлэгч орж ирээд халдвар авах магадлал нь ихсдэг. Юм учраас энийг айлуулах тусгаар нөхцөлд хийвэл зүгээр. За ерөнхийдөө энэ хоёр дахь дэд өгүүлбэр маань болохоор бамбраа хэрхэн зөв оруулах талаар санааг агуулсан байна л да. Тэгэхээр энэ бамбрыг хамрын доод одоо хамрын хөндийн доод хэсгийг дагуулад одоо шургуулна гэж тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ хамрын нүх байлаа гэх юм бол одоо доод хэсгийг нь дагуулаад тэр ханаар ингээд шургуулах ерөнхийдөө тийм хөдөлгөөн хийх нь. Тэгэхээр энэ дөөлөн тагнатайгаа параллелаар гэдэг маань ерөнхийдөө нүүртэй тийм ээ, нүүрний хавтгай тэнхлэгтэй одоо перпендикуляр тэнхлэгээр шургуулна гэсэн байна. За ингээд бамбраа яг ийм тэнхлэгээрээ шургуулна. За саад учрах юм бол одоо тийм ээ хүчилж чихэх ч юм уу бамбрыг тийм үйлдэл бол хийж болохгүй. Зөөл ингээ эргүүлээд одоо давшуулаад өгөх юм бол бамбар маань өөрөө ингээд замаа өөрөө олоод орчдөг юм онцлогтой байгаа. За тэгээд хамар залгуур гэсэн хэсэгтээ хурж ирмэгц бамбарын үзүүрт тулж байгаа мэдрэмж гарт мэдрэгдэнэ. Энэ үед нь одоо 5-аас 6 удаа бамбараа имэрч эргүүлэх байдлаар хамар залгуурынхаа хэсгийг эвтэл хэсгийг хуулж авах байна. За эвтэл хэсгийг хуулж авах гэхэлэр бас нэлээд эс хуулж авж байгаа байдлаар одоо тийм ээ бодоход бас нэлээд тийм хүндрэлтэй тийм сорц өгж байгаа төрөл юм шиг санагдах боловч яг юм насимдрын салст одоо салстыг тийм ээ салст бүрхүүл бол маш амархан хуурдаг шүү дээ. Тийм л одоо салстаас эс хуулж авч байгаа тийм л ажилбар. Ерөнхийдөө л хүндрэл бол байдаг. Тэгэхээр яг ямар шинжилгээ авах гэж юм бэ гэдгээс хамаарат ямар бамбар одоо ашиглах уу? Эсрэгээр ямар бамбар танд байна тийм ээ? Тэрнээс хамааруулаад ямар одоо
төрлийн сорь завбал тохиромжтой гэдэг та өөрөө одоо шийдэх хэрэгтэй. Энүүндээ зохицуулж шийдэх хэрэгтэй байл л да тийм. Тэгэхээр зарим тохиолдолд хатуу бамбар урчид хамар зэлгүүрийн ачиж авах гэдэг юм бол бас төдийлөн тохиромжтой байдаг. Яг уу авч болдог л доо. Гэхдээ бас хүүхний анатомоос хамаарат зарим тохиолдолд бол энэ хамрын хөндий зай бас мөрөд байдаг шүү дээ. Тухайлбал тэр гэмтэлтэй нармаа гэмтсэн мөрөдсөн үдж байд юм уу? Эсвэл тухайн хүн маань өөрөө анатомийн хувьд энэ одоо хамрын хөндийн зай завсрын мөрөө гэдэг юм тохиолдлоос хамааралдаад бас хатуу бамбараар авч болдоггүй. Ер нь бол хамар зэлгүүрийн ачтсан авах гэж байгаа бол уян хатан бамбар л ашиглах хэрэгтэй гэж бодож явах хэрэгтэй шүү. За энд бамбарны тухай бас нэг өгүүлсэн байна энэ хэсэгт. Тэгэхээр энэ уян хатан бамбар гэж энэ талд нь уян хатан бамбарын дунд хэсэгт энэ заардж байна. Энэ хэсэг маань ямар явчихсан гэхээр сорь завцсныхаа дараа энэ хэсгээр хуглаад уруу шилэнтэй вирус төрөлх орчиндөө хийн гэсэн ийм нэг зориулагдсан хуглах хэсэг байж байна. За тэгээд сорьцоо авцсныхаа дараагаар бамбараа вирус төрөлх орчиндөө хийгээд хадгалах юм уу төвлөх шатнд шилжих юм. За ам зэлгүүрийн ачц гэд бас нэг өвөрмөц хэсэг байна тийм ээ. Тэгэхээр энэ бас гүйцэтгэхэд бас хялбар тийм шинжилгээ авах аргачлал байна. Тэр энэ гол төлөв хатуу штэй бамбар ашигладаг. Хатуу штэй. Тэгэхээр энэ доод байгаа энэ уян хатан тийм ээ. Эсвэл энэ хатуу бамбарын ондоо төрөл өөр байж болох өөр төрлийг ашиглаж болохгүй. Тухайлбал энэ хамгийн доод талд байгаа цагаан маань бол хатуу бамбарын төрөл байна л да. Гэхдээ ингээд хоёр заардтай. Та бүхэн ковид эхэлж хат тийм ээ. Одоо нэг айл нэг өрх гэдэг нэг юм айл болгоноос шинжилгээ авч явах тэр цаг үеэр ерөнхийдөө Монголд ийм бамбараар хангагдчихж ирсэн. Ийм бамбар. Энэ бас тохиромжгүй юм бамбар байсан л та. Тэгэхээр энэ юунд зориулагдсан бэ гэхээр өмнөх слайдн дээр би харуулсан. Хамрын ачц гэдэг төрөлд хамааруулдаг ийм бамбар байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөр байсан. Хамрын энэ хянгтай тийм ээ. Хамрын одоо нөх байлаа гэж цуг нөх байлаа гэхэд одоо доод амсын болоод хянгтай энэ параллелаар шургуулах хөдөлгөөнөөр хамар одоо хамрын ачц гэсэн авах хэсэгт одоо бай хэсэгт очдог. Тэнцэнэ тодорхой даралттайгаар тийм ээ. Эргүүлээд нөгөө хөвтөл хэсэг авдаг юм ажил байна. За тэгээд хуруу шилнийхээ хэмжээнд тааруулаад хуглах юм ховл үүдэг. Ийм ховл үүдэг. Тэгэхээр ийм төрлийн бомброор манайхан хамар залгүүрийн ачтс аваад залгүүрийн ачтс аваад тийм ээ ам залгүүрийн ачтс аваад тэгж байгаа зарим тохиолдолд бомбор нь зардсаар хугараад одоо хамрын хөндийн тугсчлалтай тэгсэн хүмүүс нь гэмтэлд одоо очиж исэн тохиолдлоос гарсан. Тийм болохоор аль болох бомборныхаа төрлийг ерөөсөө сайн шинжиж байгаа ямар сорц авах гэдгийг бас тодорхойлбол бас зүгээр байдаг. За тэгэхээр энэ бид залгүүрийн ачтс авахд ерөөдөө Батбэхийн хатуу бомборыг ашиглах байна. Энэ мөн ариун чанартай байх шаардлагатай. За ам залгүүрийн ачтс би хөөмийн ачтс авахд тийм ээ. Энэ анатомийн зураглалаар бол харагдаж байна. Энэ хоёр хар сумаар заасан тэр хэсэг одоо залгүүрийн тэр хэсэгт тодорхой даралттайгаар тодорхой даралттай гэдэг нь бол чангадар гэсэн үг биш. Чангадар гэсэн үг биш. Тодорхой хэмжээний даралттайгаар одоо салс дэвтэлийг одоо хуулж авахд л хангалттай тийм даралтаар дарна. Ингээд арчиж авна тийм ээ. За шаардлагатай тохиолдолд хэл дарагч ашигладаг. Залгүүрийнхээ арын ханыг одоо ингээд харуулж чадахгүй хүмүүст хэл дарагч хэрэглэхээс арга байхгүй. Тэгэхээр нэмэлтээр нэг энэ зүйл хэрэг болж магадгүй. Тийм болохоор бас энэгээ бэлтгэлтэй бас базаах хэрэгтэй. Сорцын дагалт хуудас.
Сорьцоо авсан бол дагалдах хуудсыг бүгэлдэг. За энэ мэдээллийг бол цэвэр бүрэн гүйцэд гаргах хэрэгтэй бичих шаардлагатай байдаг. За одоо бол нөгөө нэг юутай болчиход байгаа шүү дээ. Баркодтай болчиход байгаа. Яг нь зарчмын үед бол дагалдах хуудас гэсэн үг л дээ тэр чинь тийм ээ. За одоо сорьц зөөвөрлөх хэсэг рүү орё. За ерөнхийдөө сорьцоо авчихсан байгаа. Тэгэхээр урвалсан боглооны зарчмыг ашиглаад сорьцоо хадгалж тээвэрлэнэ. Тэгэхээр бидний өмнө авсан одоо бамбар агуулсан вирус төвлөх орчин маань энэ доод зурган дээр харагдаж байна л да тийм ээ. Ерөнхийдөө сорьцыг босоогоор байрлуулах шаардлагатай байдаг. Босоогоор нь байрлуулна, босоогоор нь тээвэрлэнэ. Тэгэхээр энэ бамбар агуулсан хуруу шил маань болохоор анхдагч савлганд тооцогдож байна тийм. За энэ гадна талаар хоёр дахь пластик сав байна. За ингээ хоёр дахь пластик савн дотор сорьц агуулсан хуруу шилээ ямар нэгэн одоо уусгагч материал ч байдаг юм уу те самбаагаар ингээд босоо байдлаар байрлуулж байгаа. За тэгээд таглагийн таглаад ингээд хоёр дахь савлгаа. За гурав дахь савлгаа маань сорьцыг хагарч гэмтгээс сэргийлсэн. За хүүтэн хэлхээний нөхцөлийг баримтлсан юм сав байгаа. За хүүтэн хэлхийг хянах зорилгоор термометр байрлуулж зөөвөрлөх юм бол их сайн байна. За ингээд гурван давхар савлгаатайгаар сорьцоо аюулгүй тээвэрлэх нь байна. За сорьцыг хадгалж тээвэрлэх хугацаа гэж бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ нийслэлийн нөхцөлд тийм ээ лабораторид ойрхон нөхцөлд бол ер нь бол лабораторид ойрхон тийм нөхцөлд 24 цагийн дотор ер нь хүүтэн хэлхийн дотор тээвэрлж хүргэж болно. За хүүтэн хэлхээнд одоо удах нөхцөлд тийм ээ 24-өөс цаашаа 3 өдрөөс ерөнхийдөө цаашаа болох хадгалах шаардлагатай тохиолдолд гүн хөлдөгчөнд хөлдөөхгүй бол нөгөө сорьц маань чанараа алдаа авчихдээ. Тийм болохоор манай орон нутагт гүн хөлдөгч ямар байгаа вэ тийм ээ төдийлөн хангалттай биш. За гүн хөлдөгч гэдэг тэр ямар шалгуур гэхэлэр энэ хасах 70-аас дээш хэм хөлдөөдөг ийм хөлдөгч байд. Тэгэхээр бидний одоо ахуйд хэрэгэлдэг хөрөгчүүд бол 25-аас 30 хэмээн хөлдөгч нар байдаг. Тэгэхээр энэ вирус гэдэг энэ өвөрмөц хүчин зүйл маань хасах 70 хэм одоо гүн хөлдөж одоо шинж чанараа хадгалж идэг юм онцлогтой байдаг учраас өвөрмөцөөр юм гүн хөлдөгчөнд хөлдөөдөг юм байна. За зарчмын хувьд сорьц илгээхдээ тийм ээ урдаар лабораторитойгоо харилцсан холбогдсон байж байна. Хэн хизээ очих уу? Ямар тээврийн хэрэгслэр очих уу тийм ээ? Хэдэн сорьц хүргэж өгөхгүй гэдэг урдлууд бол лабораторитой мэдгдсэн байх шаардлагатай байдаг. За энэ нэг эмнэлзэн сорьцонд одоо вирус илрэлтийн ялгаатай байдал болон одоо сорьц авалтын чанарт одоо шинжилгээнд шинжилгээнд хэрхэн нөлөөлөх талаар нэг ганцхан слайд оруулсан байгаа. Тэгэхээр энэ хоёр төрлийн шинжилгээг тийм ээ хоёр төрлийн одоо сорьцыг 10 одоо өвчтөнд одоо аваад хугацааны туршид яаж вирусын илрэлт ямар байж вэ гэдгийг одоо харьцуулж судалсан нэг юм судалгааны жижигхэн хэсэг байна. Тэгэхээр энэ улаанаар тэмдэглэгдсэнүүд нь вирус илэрсэн өдрүүд, цагаанаар тэмдэглэгдсэн одоо хооцсон бүхнүүд нь сорьц аваагүй тийм өдрүүд. Цэнхрээр тэмдэглэгдсэн нь болохоор сөрөг гарсан ийм огноо байх нь шүү дээ. Тэгэхээр эндээс хараад тахлаар энэ улаанаар ингээд явж байгаа тийм тухайлбал өвчтөн 7-8 гэдэг дээр харах юм бол амар зэлгүүрийн арчилсан дээр улаанаар вирус илрээд явж ирсэн нэг өдөр ингээд вирус байхгүй болчихсон. Цэнхэр болоод тийм одоо сөрөг гараад эхэлж байна гэсэн. За маргаашаас нь ахуулаад дахиад эрэг гараад явчих. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхэлэр энэ сорьц завлалтын чанар гэдэг зүйл
Энэ хүн маань сургагдсан хүн үү тийм ээ? Тэр туршлагатай хүн байж вэ? Гэдгээс хамааруулаад цорц авч чадчихгүй юу гэх тийм ээ. Ийм ойлголтууд бас гардаг. Ийм тохиолдол бас нэлээд ажиглагддаг. Энэс болоод шинжилгээний хариу бас янз бүр гахын тохиолдол бол зөндөө байдаг. За оншилгооны хувьд тийм ээ. Товч нь бас дүртэй. Тэгэхээр PCR-ын шинжилгээний аргачлал гол төлөв хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр одоо хувилбараас нь хамааруулаад тухайлбал шинжилгээг одоо нэг хуруу шил дотор тийм ээ нэг бичил хуруу шил одоо төв гэж ярьдаг. Нэг төвбөн дотор явагдчих юм бол нэг төвбөн дотор одоо нэг одоо генийг SARS коронавирусын бай генийг илрүүлж явах юм бол нэг single plex. За нэг төвбөн дотор нэг ба түүнээс дээш генийг илрүүлж явах юм бол multiplex гэж байна тийм ээ. Нэг язгууртай олон язгууртай гэж бас бичигдсэн байдаг юм байна. Ийм PCR-ын төрлүүд бол байгаа. За эдгээр төрлүүд нь вирусын ямар генийг илрүүлж ийн гэдгээс хамааруулаад янз бүр юм байдаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөр одоо SARS коронавирусын 2 ба түүнээс дээш бай генийг илрүүлдэг одоо оншилгооны цомгийг одоо SARS коронавирус илрүүлгийн оншилгоонд хэрэгжилж явах бол зөвлөсөн байдаг. Тэгэхээр энд ямар китүүд байд юм бэ гэхээр энэ LightMix байна. COVID-19 нөхцөлийн хүчил суурилсан одоо олцод удирсан кит. За Aster-Fortinet кит гэх мэтчлэн за мөн саншуур гэж та бүхэн олон сонсч байсан. Ийм бол китүүд бол байдаг. За үүнээс гадна нэг хуруушил дотор нэг л генийг илрүүлждэг. Ийм үйлбэрүүд бас байж байдаг. За миний ярих зүйл үндсэндээ дууслаа. Юу яах вэ? Юмаа ярьж дуусчаад одоо би нэг ихтгэл ярих хэрэгтэй. Тэгсний дараа асуулт хариултаа явах уу? Эсвэл одоо нэг бүрчлэн дуусных дараа явах асуулт хариултаа явах юм. Та лекцээ танилцуулчаад тэгээд нэг үсэн асуултаа бол явсан зүгээр ахаа. Тэгээд тэгвэл слайд. За Монгол улсад одоо халдвар үүсэж байгаа. SARS коронавирус одоо удмын шинж төрхийн талаар товч мэдээлэл өгье.
За тэгэхээр энэ судалгааг тийм ээ 2020 оны 3 сарын 18-наас 2020 оны 5 сарын 24 хүртэл хугацаанд SARS коронавирус одоо эерэг гарсан 74 сөрцийг хамруулж судалсан байгаа. Тэгэхээр үүнд юу хамрагдаж байна вэ гэхээр за 3 сарын одоо 2020 оны 3 сарын 18-наас буюу энэ болохоор 7 хоногор тооцох юм бол энэ оны 20 оны 11 дахь 7 хоног. За 11 дахь 7 хоногоос 20 оны 47 дахь 7 хоног хүртэл цуглуулсан сорцууд болон за 17 дахь 7 хоногт цуглуулсан одоо Монгол улсад одоо зөвхөн импортлогдсон ийм тохиолдлуудаас цуглуулсан 11 сорц. Тэгэхээр энэ одоо тархсан биш тийм ээ. Импортлогдсон гэхээр одоо энэ хөл хорионд байсан өвчтнүүдээс авсан ийм сорц. За мөн дотоодын халдвар бүртгэгдсэн ийм тохиолдлуудаас авсан сорцонд геномын судалгаа бид нэр хийж үзсэн. За тэгэхээр Монгол улсын газар зүйн байрлалын хувьд болохоор энэ Ховд, Завхан, Өмнө говь, Дунд говь, Дорно говь, за Улаанбаатар, Төв аймаг, за Сэлэг, Сүхбаатарын газруудаас ерөнхийдөө сорцын төврийг хамааруулж төвөрлөж чадсан байна. За тэгээд энэ илэрсэн вирусын тохиолдлыг тийм ээ одоо орчин үед судлаачдын гол хэрэгэлдэг пангол линеж гэдэг юм линежид хамааруулж үзэх юм бол хэд хэдэн дэд линежүүд энд илэрсэн байна. Тэгэхээр энэ эхний 3 тохиолдол болохоор энэ 2020 оны 3 сараас 20 оны 11-р сар хүртэлх юм сорцуудад B4, B11 294, за B11 372, 397, 394 гэх мэтчлэнгээр ийм пангол линежүүдэд хамаарагдчихсан бол за дотоодын халдвар нь тийм ээ дотоодын халдварын тохиолдол маань 2020 оны 11-р сарын 11-ээс эхэлж гарсан энэ тохиолдол маань B11 46 гэсэн ийм пангол линежд хамаарсан байна. За 2021 оны 3-р сараас ихэд ийм бас өөр ялгаатай ийм хувилбарууд бас бүртгэгдсэн байгаа. Энэ ямар хувилбарууд юм гэхээр нэгтгэг улсаас импортлогдож орж ирсэн одоо тийм ээ хөл хорионд байсан шинжилүүлэгчдээс энэ дельта хувилбар илэрсэн бол одоо дотоодын халдварын тохиолдол нь болохоор нөгөө өмнө байсан B1146 болон одоо 117 буюу альфа гэсэн ийм вариантууд тийм ээ илэрэлттэй байсан. Тэгэхээр энэ дотоодын халдварын энэ 14 тохиолдлыг судалж үзэхэд 28.5% альфа хувилбар, за 71.5% B1146 гэсэн ийм хувилбар байсан. За энд вирусын одоо линеж буюу хувилбаруудын илрэлтийг онцгой гардаг байна. Одоо цаг хугацааны хэрэгээр тодорхойлсон зураг энд бол харагдчихна. Тэгэхээр энэ импортлогдож орж ирсэн тохиолдлууд эхний тохиолдлууд болохоор Оросын холбооны улсаас орж ирсэн илэрсэн ийм тохиолдлууд. Тэгэхээр энэ дээр байгаа тийм ээ B4-өөс B11 394 гэсэн эдгээр хувилбарууд байсан. Бол одоо шар өнгийн графикууд бол энэ дотоодын нийт халдварын илэрхийлж байгаа энэ вариант хувилбарууд маань тодорхойлогдсон байдаг. Тэгэхээр эндээс 2021 оны одоо 18 дугаар 7 хоног гэхэлэр энэ 5 сарын одоо 2 хавцаа дотоодын халдвар дотор энэ альфа хувилбар гэдэг энэ хувилбар бол нэмэлтээр илэрч эхэлсэн. За тэр нь болохоор энэ 21 дахь 7 хоногт тийм ээ
арай нэг тийм төлхөө юм илэрч эхэлсэн ийм дүн болж илэрч байна. За энэ тасархаар шулуун юм зураасаар болохоор тухайн одоо COVID-19 одоо тохиоллын тоог илэрхийлсэн байна. За энэ удамзын холбоог энд харуулсан байна. Тэгэхээр хэд хэдэн удамзын холбоотой хамааралтай хүчин зүйлс бол байна. За нэгдүгürt энэ B1146 гэдэг энэ вариант маань 20 оны 3 сарын 18-наас одоо 5 сарын энэ оны 5 сарын 24 хүртлийн дотоодын халдвар тохиолдлуудын шалтгаан болж ирсэн. Ийм тохиолдлууд байна. За энэ нөгөө өвөрмөц пангол анижууд маань болохоор энэ Сэлэнг аймгаас ирсэн тохиолдол тийм ээ. Сарцуудад ирсэн болохоор одоо Оросын холбооны улсаас одоо Сэлэнг аймгийн бомбтор одоо импортлогдож орж ирсэн юм тохиолдол. Тэр газраа хөл хорионд орсон тийм үү тусгаарлагдсан юм тохиолдол. За 2021 оны 5 сарын 24-нд дотоодын халдварын тохиолдол зарим нэг айлтгах үйлдвэрүүд бол илэрч ирсэн. Одны холбооны төр зурагдлалын тархиж байна. За энд болохоор дельта холбоо. Тийм энэ болохоор зүгээр л одоо зорилттой төврийн дагуу одоо энэ төвгээс орж ирсэн гэсэн одоо халдвар судлалын аналистийн тусгаарлагдж байгаа юм хүмүүсээс авсан сурчиг баталгаажуулах юм секвенсийн шинжилгээ хийсэн юм байна. Тэгэхээр энд бол ялчуудын энэ төвгийн мутац байж тийм дельта холбоор. За ерөнхийдөө товчхонтой юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За Наранзал доктортой баярлалаа. За асуух зүйл юу вэ манайх? За одоо асууж гаагаарэ. Байна уу? Байна уу? Миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. Бахангаа асуух юм байхгүй. Сонсогдож байна. За асуух зүйлүүд юу вэ? Наранзал доктороос асуух зүйлсүүдээ сайн асуугаарай манайхаа. Эргээд одоо багш нар эргэж одоо холбогдохгүй шүү дээ. Сайн байна уу? Хөгч өвчлээ. Энэ Дельта хөлбөрийн тархалт хэр өндөр байгаа юм бэ? Тэр талаас мэдээд өгнө үү та? Тэгээд хүндэхээс ирсэн хүмүүсээс судалсан гэсэн шүү дээ. За энэ болохоор зорилттой төв гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энд одоо тархалтын талаар бол яригдаггүй. Зүгээр одоо яг уу манад одоо хил давж орж ирсэн тусгаарлалтанд байгаа тий хэсэг хүмүүс тэр нь болохоор эндгээс одоо орж ирсэн гэсэн тийм тархуу судлалын уламжтай ийм хүмүүсээс авсан зүгээр л сорц. Тэрнээсээс манай тархацсан тийм тохиолдол бол. За сайн байна уу? Архангай аймгийн эмнэлгээс асууж байна. 5 сараас эхлээд альфа хөлбөр бүртгэгдээд байгаа гэдэг чинь энэ нь одоо мутацийн хэлбэр гэж ойлгож байна. Энэ альфа хөлбөр нь ер нь хаантай шалтгаанаас гараад байгаа вэ? Энэ талаар мэдээлэл. За энэ яг Улаанбаатарын сорцуудаас Гэхдээ энэ бол яг хаанаас яатсан гэдэг нь бол одоогор бол хэлэх бол боломжгүй хаанаас дамжсан гэсэн. Ямар ч үсэн энэ одоо хотоодын халдварын тохиолдол дотор байна л гэсэн ийм дүгнэл одоо. За өөр асуух зүйлсүүд юу вэ? Сонгоохын эмнэлэг байна. Одоо энэ маш хүнд гээд явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эцэг эмнэлгээд эвсэгдэж байгаа. Эмнэлгийн аппарат энэ инновацийн эмнэлгээнд ороод байгаа. Энэ хүмүүсээс дахин одоо сорьц аваад тэгээд энэ хувилбаруудын
тодорхойлох тийм одоо чиглэлийн ажил хийгдэж үлдгүй юу байгаа юм. Бидний бодлоор бол одоо яг маш хүнд хүмүүстээр одоо дахиж сорьц аваад тэгээд яг тэр нөгөө халдварын их уурхайгийн тодорхойлоод ингээд явал яг тэр ямар хувилбарууд нь илүү ингэж хүндрээд байгаа гэдгийг итгэн шиг баримжаа авал тиймэрхүү судалгаа их чиглэл байгаа юу? Ер нь яг хуу тэр бол таны хэлж чад зөв л дээ. Үнэхээр бол тийм. Ерөнхийдөө энэ ямар хувилбар байна гэдгийг л одоо тогтоож байгаа ийм л хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ бол вирусын одоо геномын одоо характеристик тодорхойлсон ажил гэж холбож иж тухайн одоо геномын маркер тэмдэглэгдсэн эдгээр хувилбаруудын одоо шинж чанар бол гарч ирдэг. Тийм болохоор яалтчгүй энэ нэлзэн тийм ээ эсвэл тархуур судлалын судалгаа нэмж хийгдэх шаардлагатай. Одоо бол манай зөвхөн энэ юу л явж байна л да. Геномын судалгаа ер нь бол энийг цаашдаа хийх шаардлагатай бид нар бол төлөвлөсөн байгаа. За түүрээ сонголт одоо хүнд хүмүүс гэдэг юм уу тийм ээ. Эдгээрийн сорьцуудыг одоо судлах, дагаж хууль судлах, судалгаанд хамруулах яг энэ үе шат маань бол одоо явагдаж байгаа. Жаагшаа. Сайн байна уу? Сквотер дургийн дэлгээс холбогдож байна. Шинжилгээ авахаар эрэг гарчаад 7 хоногийн дараа давтаа авахд сөрөг гараад байгаа. Энэ ямар учиртай вэ? За асуултанд хариулъя. Ер нь бол шинжилгээний үр дүн олон хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгürt би түрүүний слайдн дээр нэлээд ярьлаа тийм. Нэлээд ярьлаа. Сорьц авалтын байдлаас хамаарч байна. Сорьц тээвэрлэлтээс хамаарч байна. За хоёрдугаар хувь хүний уруул чанар, давхлааны байдал, эдгэрлийн шат гэдэг юм хүнд байгаа тийм. Тэгэхээр тэр эдгэгдсэн байж болох юм. А гуравдугаарт PCR-ийн оншилгооны босго гэдэг зүйл байдаг. Босго. За CT value гэдэг хэмжигдэхүүнээр хэмжигддэг. Тэгэхээр үйлдвэрлэгчийн зааврын дагуу тийм ээ босго байгаа шүү дээ. Ийм байвал эерэг байна. За ийм байвал сөрөг байна. Тэгэхээр өнөөдөр шинжилгээ өгсөн хүн эерэг тодорхойлогдчиход 7 хоногийн дараа сөрөг гарсан байна. Сөрөг үр дүн авсан байна тийм ээ лабораториос. Тэгэхээр магадгүй энэ вирусын эдгэрлийн үе шаттай холбогдоод PCR-ын одоо шинжилгээний CT-ийг хойшилсан байна. Гэхдээ энэ вирусын нүклийн хүчил огт байхгүй болсон гэсэн үг бол биш тийм ээ. Огт байхгүй болсон гэсэн үг биш. Нөгөө сөрөг гэдэг критерий л очиж байхгүй. Онцлогооны одоо зааврын дагуу үйлдвэрлэгч онцлог үйлдвэрлэгчийн зааврын дагуу сөрөг гэдэг критерий л ороо очиж. Тэгэхээр энэ хүн ерөн эдгэрч байна л гэсэн иймэрхүү шинжилгээний одоо хамтлаг бас байж болох олон хүчин зүйл олон гаргалгаа байх тийм. Эдгээрийг одоо хамааруулаад бас ойлгочих бас болох юм л да. За. Шаасах зүйл байна уу? За асуух зүйл байхгүй бол Наранзал доктортой баярлалаа. За баярлалаа. За манайхаа одоо цагаасаа жаахан төрүүлж явж байгаа учраас одоо бүгдээрээ цайны засварлагаа хийчээ. Тэгээд дараа нь бүгдээрээ эргээд уулзъя. Дараа нь мөнх багшийн хичээл орноо. За 15 минут. За. За тэгээ. Наранзалаа юунаас гараараа.